Өчигмийн төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийнхөө дугаарт бид уран бүтээлээ тасралтгүй хүргэж байгаа уран бүтээлчдийг урьж оролцуулсан юм а. Ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн 600-ийн их танхимд маань эхний зочин маань хүрэлцэн ирсэн байна. Тэр хүн бол мэдээж хөгжмийн зохиолч, урлагийн гавьяа зүтгэлтэн Шатрын Үлзий баяр юм. Өчигмийн төргий. Өчигмийн. Өшиг баярлалаа. Урилга хүлээж авсанд. Моринхуур гэж энэ хөгжимд зориулсан ер нь хичнээн концерт байгаа вэ? Моринхуур хөгжим зориулсан 5 концерт бий надад. Би бол яг нөгөө багасаа бас Моринхуурын дугуулын интерт явдаг. Байс учраас тэгээд дараа нь хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшээд тэгээд нэг мэдсэн чинь Моринхуур найрал хөгжмийн 5 концерттэй болчиход байгаа. Яг хоо ерөнхийдөө бол 1 2 3 гэж ингээд дугаарлцсан. Гэхдээ 4-р концерт нь бол Зүүн Монгол гэж нэртэй, 5-р концерт нь Баруун Монгол гэж нэртэй. Тэгээд тэр бүс нутгийн одоо онцлог дуу хоорыг шингээсэн. Тэр одоо нутгийн одоо стилийг шингээсэн гэж ойлгож байна. Энэ хүүхдэл маань яг тухайн одоо бичигдсэн тэр цаг ондоо бас урлаан тэмцээнд орж байр эзэлсэн. Түүнээс хойш за олон дэлхийн тэр сайхан том тайзан дээрээс очиж ингэж тоглогдсон. Хамгийн сүүлд гэхэд Моринхуурч шин цаг маань тийм Моринхуурчин сая шин цагийн тоглодог бол 3-р концерт. 3-р концерт нь. 3-р концерт бол сая Солонгос улсад болсон тэр том фестивальд Месиах гэж одоо тэр том найрал хөгжимтэй 120 хүний одоо бүрэлдэхүүнтэй маш том найрал хөгжимтэй миний 3-р концертыг тоглолцоод ирсэн. Шин цаг манаас ирээд сайн сайхнаасаа хуваалцж байна. Ерөнхийдөө гадны хөгжимчтэй хаа нийлэхэд ямар байсан бол? Сургуултыг бол маш сайхан хийлээ гэж ярьсан. Тэгээд 20,000 хүний үзэгчийн өмнө гав ганцаараа ингээд тайзан дээр суугаа. Тэгээ ард нь нөгөө яг тайз лед илгэсэн дээр нэг Монголын байгалыг дүрсийг нь бэлтгэсэн байсан гэсэн. Тэгээд хөгжимдсөн маш сайхан байлаа. Үнэхээр сүрдмээр байлаа л гэж хэлсэн. 20,000 хүн гэдэг чи одоо бараг стадион дүүрэн үзэгч гэсэн үг шүү дээ. Тэр олон одоо үзэгчдийн өмнө тоглогдоход танд ямар мэдрэмж, ямар зүйлээр бодогдчихжээ? Мэдээж бахархалтай байлгүй яах вэ? Тэгээд шин цаг маань ер нь явахынхаа өмнө хэлсэн. Одоо таны 3-р концертыг ийм том найрал хөгжимтэй хөгжимдөх гэж байна гэд. Тэгээд өөрөө очиод тэнд бүр 14 онсон. 14 хоног байж тэгээд сургуулийг тэгж сайн хийсэн байна. Тэгээ бараг 150 гаруй тийм орноос ирсэн төлөөлөгчд байна. Гэхдээ энэ жилийн хувьд Монголыг онцлоод Монголд хамгийн олон минутыг өгөөд Моринхуур найрал хөгжмийн концертыг бүтнээр нь оруулж тэгж одоо өгөө гэд. Тэгээд зарим оронд бол 3 минут, зарим оронд 5 минут оногж яхад монголчууд ч 15 минут өгч байна. Тэгэхээр тэгж онцлсан юм байли. Тэгээд шин цаг маань сургууль сайн хийсэн. Тэгээд мэдээж маш мэрэгжлийн хөгжимчд бол өндөр түвшинд бэлтгэсэн. Одоо жинхэнэ асар том маш том бүрэлдэхүүн учраас дууралтын хувьд бол янзтай байна гэж шин цаг маань маш өндөр сэтгэлтэй ирсэн. Тэгээ 20,000 хүний өмнө ганцаархнаа суугаад хөгжимдлөө маш сүрдмээр байлаа гэж. Ер нь ийм олон хүний өмнө бол ингэж бас гарч байгаагүй.
та өөрөө одоо Дорногов аймгийн хүн тийм ээ. Дорногов аймгаас бол маш олон эрдэмтэн мэргэд бол туран гарсан байдаг. За яг үүнтэй одоо би яагаад үнийг хэлж яах гэхээр одоо данцаараа явж байгаа Мэлмиг гисний 220 жилийн ой зориулаад Тэнгэрийн хотогт их маш сайхан одоо том хэлбэрийн бүтээлийг бол үзэгчдэд өргөн барьсан шүү дээ. Энэ бүтээлийн талаар та хэлээч. Тэнгэрийн утгт бүжгэн жүжиг бол яг Арвжаа автгтын 220 жилийн ой зориулсан бүтээл. Тэгээд 2023 оны яг 7 сарын 29-нд наадмаар Дорногов аймагт наадмаар нээлт болгож тавьж ирсэн. Тэгээд нээлт нь болохоор шөнө болсон. Шөнө яг нөгөө одоо гэрэлтүүлгэний доор тэгээд маш том тайз каркацсаад тэр нь одоо бас их сүүлийн орчин үеийн тайз бороо оруулдаг. Тийм одоо тайз ирсэн. Тэгээд яг Арвжаа утгтын одоо яг өөрийнх нь амьдрал намтраар одоо сэдвэлсэн Тэнгэрийн утгыг бүжгийн жүжиг хийгээ. Тэгээд тэрийг анх удаа тоглосон. Тэрнээс хойш хотод Тэнгэрийн утгт бүжгийн жүжиг маань 2024 онд бас 5 удаа тоглогдсон. Сая өнгөрсөн жилийн 9 сард гэхэд чинь Тэнгэрийн утгт тэгээд бүр фестивал зохион байгуулад фестивал болж өргөжсөн. Тэгээд жил болгон зохион байгуулад ингээд яг тэр хамрын хэд дээр нь яг орчинд нь бас тэр тайзсаад тэр 2 өдөр тоглогдсон маш амжилттай болсон. Гадаад талбайд учраас одоо хүмүүст бол яг тэр Арвжаа утгтын амьдарч явсан тэгээд тэнд яг нөгөө санаахоо тэр дуулж үжигээ дэглэж исэн тэр орчин газарт яхаар хүмүүс маш их сэтгэл төрж исэн. Аймгийнхаа наадмаар яг энэ бүжгэн жүжиг тоглох болсон гэж мэдээг аваад тэгээд ер нь бол их түргэн хугацаанд бүтээсэн. Тэгээд тэнд нь Арвжаа утгтын олон сайхан дуу шүлгээс бас оруулсан. За тэгээд дээрээс нь би зохиомжилж одоо олон одоо номерууд бүтээсэн тийм баг. Маш олон одоо бүрэлдэхүүнтэй ялангуяа одоо энэ Тэнгэрийн хотогт бүжгийн жүжиг байдаг ч юм уу тийм ээ. Эдгээр ингээд одоо хүмүүс дээр энэ дээр ч одоо нэг бүтээл гаргахын тулд цаана асар олон уран бүтээлчтэй ажиллаж байгаа шүү дээ. Зохиолч, найруулагч, за бүжгийн дэглэгч, за хөгжмийн зохиолч гэд энэ болгон хүмүүстэй ингэж нэг одоо санаа бодлын дор нэгдэж тэр уран бүтээлийг гаргах гэдэг юм. Сайхан зүйл нь юу байх вэ? Бас жоохон алдаатай зүйл нь юу байх вэ? Өнөөдөр Монголын нийгэм. Ер нь том уран бүтээл бол ялчгүй багийн ажил байдаг. Тэгээ багийн ажил чинь мэдээж хажуугаар нь санхүү төсөвтэй холбоотой. Одоо чинь би морин уурын зүгээр нэг концерт ч юм уу энэ морин уурын сая ярьсан дөрвөл хөгжим бичигүүд би өөрөө л бичиж чинь. За энэ хөгжимд ингэ бичиж. Тэгтэл тайзны одоо энэ чинь бүжгэн жүжиг дөөр тэг кино ч юм уу те жүжиг энэ уран бүтээлүүд чинь маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүрдэнэ. Тэгээ багийн ажиллагаа байдаг учраас ер нь төсөв санхүү хэрэгтэй байдаг. Энэ дээр бол ялчгүй тэр талын дэмжлэг хэрэгтэй болоо явцдаг. Тэгээ яг хоо Дорногов аймаг бол ноён утгаттай одоо Данзаа Арвжаа утгаттай маш хайртай учраас яг энэ тэгш ойдон зориулаад зориуд одоо бүжгэн жүжиг хийя гэх. Тэгээд гадаад нээлттэй хийгээд ингээд зориглоод тэгээд утгатынхаа намтраар одоо яг хийсэн энэ бүжгэн жүжиг нь бол маш амжилттай болсон. Жорон олон улсын наадамд бас шилдэг хөгжмийн зохиолч болчоод түүнийг дараа нь өөрөө мэдсэн сурагтай байсан тийм ээ. Тий яг хоо нөгөө миний тэр Тэнгэрийн утгт бүжгэн жүжигийн одоо нөгөө хайрын Адажо хийсэн. Одоо Арвжаа цогцол гэдэг бүжиг байдаг. Одоо манай үндэсний урлагийн театрын Төвшин Баяр Мөнхчин гоо гэдэг хоёр шилдэг бүжигчин бүжиглсэн. Тэр бүжгийг тэндээс тэр уралдаанд оролцож байгаа одоо Монгол улсын консерваторийн оюутнууд бүжиглсэн юм байна. Хоёр оюутан. Тэгээд тэр бүжиг нь бол яг нөгөө шүүгчдийн үнэлгээгээр шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал авсан юм. Би тэгээд яг тэр нөгөө миний бүтээлээр л тэдэр оролцож байгаа болохоор би өөрөө оролцоогүй байсан учраас мэдээгүй. Хаа Сандармагийн яг тэр хэсэг адажиг бас Төвшин Баяр маань аль улсад байсан бэ? Бас очоод бас нэг уралдаан тэмцээнд оролцсон байсан. Тий, яг тэр бүжгийн төрлөөр Оросын холбооны улсын Чеченд очоод тэргүүн барьжсэн. Яг тэр бүжгээрээ. Тэгэхээр тэн дээр нийлэмж гэдэг зүйл бас маш чухал шүү дээ. Тэр бүжгийн дэглэлт тэгэл хөгжим тэгэл бүх тэр цогцоор нь авч дүгнжил байгаа асуудал л та. Нэг мөн морин хурд зориулсан бүтээлийг Орос улбаны улсад тийм Алтан намар 45-д хөгжмийн наадамд басан гэж очиж тоглолоо. Ямар бүтээл нь очиж тоглогдсон бэ?
Тийм Москвагийн Алтан намар наадам энэ жил өөрийнхөө нөө Тэгшогийн хүрээнд бас гадны хөгжмийн зохиолчдоос оролцуулъя гээд тэгээ манай хөгжмийн зохиолчдын холбоонд одоо хүсэл тавьсны дагуу би бүтээлээ явуулсан. Тэгээд Glissando Spiccato гэж одоо морин уур тэгээ камерны оркестр зориулсан тийм бүтээл явуулсан. Тэгээд тэд нар хөгжмөдийн манай юун таарч яана гэх. Тэгээ манайхаас инх хамглан гэдэг морин уур чуулгын залуу одоо шилдэг морин уурч очиж хөгжмөдөд ирсэн. Ер нь одоо энэ том хэлбэрийн бүтээлүүд ялангуяа энэ морин хурц зориулж байгаа эдгээр бүтээлүүд таны хувьд яг хэдэн жилийн хугацаатай ингэж бас бүтээгдэж байна. Альбанийн зүйлийг судалсан судлагдхуун дээр үндэслэж тэдгээр уран бүтээлүүд нь ингэж гараад ах шиг харагддаг. Тиймдээ ч олон улсын тэр уралдаан тэмцээн наадмуудад тийм ээ удаа дараа ингэж төрүүлж урагдаж очиж ингэж бас таны бүтээлүүд тоглогдож байна. Тэгээ яг ямар ч бүтээл чи ер нь судалгаа л да. Эхлээд тэр бүтээлээ төөрөхын тулд дандаа судална. Тэгээд өмнөх үеийн төлөөлөгчд маань яг энэ төрлөөр ямар бүтээлүүд төөрөгжөө. За би одоо бичихтэй яг бас ямар өнцгөөс нь энийг харуулж болох уу гэдгийг нь судлах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол яг л нэг л загварын юм ингээл нөгөө өмнөх төлөөлөгчдийнхөө давтаад байх юм бол нөгөө хөгжмийн урлагч өөрөө ямар нэг юм чи ер нь ингээд уламжлалаа шинчилгээ дэвшил явагдаж явах хэрэгтэй. Тэр утгаараа ер нь бол их судалгаа хэрэгтэй байдаг. Тэгээ хөгжимчдийн одоо юу сонирхож байна? Одоо үеийн сонсогчд бас юу гэдлээ одоо төөрөж байна гэдэг. Миний хувьд бол одоо чинь орчин үеийн залуучууд одоо энэ хүмүүсийг дагаад хэмнэл бол одоо чинь илүү чухал жилж үзэж явах жишээ нэг. За тун сайхан таны бие дасан тоглолт болж өнгөрлөө. Сайхан болж өнгөрвөө. Сайхан болж өнгөрлөө. Хичнээн уран бүтээлүүдийг бас шилж үзэгчтэй хүргөө. Тэг ер нь бол маш их урын сангаас би хасаж шээж нэг 18 номер одоо оруулсан. Тэгээд эхний хэсэг нь бол зүгээр гоцол цөөх хүлийн жижиг хэлбэрийн бүтээлүүд. Тэгээ хоёр дахь хэсэг нь том хэлбэрийн бүтээлүүд. Тэгээ Хурмас тэнгэр гэж нэрлсэн. Яг бол Аравжаа утгтын Хурмас тэнгэр гээд дуугаар сэдвүүлсэн найрал хөгжмийн концерт одоо морин уур найрал хөгжим зориулсан концерт бичсэн. Тэр маань анх удаага одоо бас их шигэлсэн. За тэгээд өөр морин уурын концерт, Ёчингийн, их уурих тийм одоо бас олон том хэлбэрийн бүтээлүүд. За тэн дундаа энэ тэнгэрийн утгт хөгжим жүжигийнхээ бас 2 бүжгийг оруулсан. Тийм сайхан тоглолт боллоо. 3 цаг 30 минутын бас нэлийн урт нүсэр бас тийм тоглолт болсон. Морин уур найрал хөгжмийн хамт олон маань 1 сарын турш өөхгүй бэлдэж бас маш чин сэтгэлээсээ бэлдэж ард нь гарсан. Тэр олон том номерч бас тийм амаргүй. Нэг дор тийм олон том хэлбэрийн зохиолууд тоглогдно гэдэг чинь хөгжимчдөөс маш их бэлтгэл сургуйлалт тийм аюул шаардж байгаа.
Та ер нь яг өөрийнх нь бүтээлүүд хаана яаж тоглогдож чинь тэр болгоныг яг тухай цаг бүртэн жоохон мэддэг юм шиг байгаа тийм ээ. Одоо шанцны шаргаага бас нэг сайхан бүтээлэнд бүгд найрах хятад ард улсад очиж бас тоглогдсон биш. Тий. Шанзны шаргаа гэдэг бол яг нөгөө шанзны ансамбл одоо шанзны чуулах зориулсан бүтээл. Тэр нөгөө шанзны одоо олон шанз дуурах тэр чимээч ер нь их онцгой сайхан сонсогддог. Яг будаа асгарч байгаа юм шиг, бороо шаагж байгаа юм шиг. Тэр эффект одоо тэр юуг л харуулъя гэж хийсэн. Тэгээд тийм хэмнэлттэй зохиол юм байна. Тэгээд сая миний тоглолтод бол 10 одоо шансчин оюутнууд ирж хөгжимдсөн Монгол Улсын консерваторийн оюутнууд. Олон улсын уран бүтээлчд ер нь танаар бас ийм хөгжим бас зохиолох гэсэн юм аа. Ийм хөгжмийн зэмсэгт зориулаад нэг ийм бүтээл зохиогоод өгөөч гэж ер нь хэрэг санал тавьж байна. Санал тавьж байна. Сая нэг жилийн өмнө Германы олон үндэсний тийм найрал хөгжим гэдэг юм байна. За. Тэгээ одоо тэн чинь нөгөө Латин Америкийн хөгжимч байна, Арабын хөгжимч байна. Манай Монголоос нэг шанзны одоо хүүхэн байд юм байна. Тэгээ шанзчин. За тэгээд Орос хөгжимч байна, Армян, Гүрж энтер гэл. Тэгээд өөр өөрхөн үндэсний хөгжмүүдийг барьсан. За тэгээд цаад суурь нь болохоор мэдээж симфони найрал хөгжмийн хийл. За тэгэл баян гэл олон хөгжим байд юм байна. Тэгээ эдрийг ингээ эвцэлдүүлээд олон хөгжим тэн дээрээ хөрвүүлээд найруулад тоглодог их сонирхолтой юм. Тэгээ Германы хамгийн олон одоо үзэгчтэй найрал хөгжмүүдийн нэг болсон гинэ. Яагаад гэвэл тэд нар ч нөгөө яг өөрсдийнхөө симфони найрал хөгжим тэгээ тэр юунуудс ерөнхийдөө бас уйдцсан тийм үү өөр үндэсний хөгжим тэр дундаа нь этник хөгжмийн зэмсгүүд энэ төр гэдэг. Тим юунууд их сонирхтой юм байна. Тэгээ манайханаас одоо Мантухай цэцэн хатныг хөгжимтдсэн байлээ өөрсдөө өргүүлээ. Тэгээд гайхалтай сайхан хүлээж аваад тэнгуут Монгол хөгжим гэж ямар байдгийг их сонирхлын татаад тэгээ надад хандсан. Тэгээд тэр шанзны зохиол бичээдэг бай. Тэгээ би шанзны шударгын шудраа гэж зохиол бичсэн. Тэд нар бичүүлээд юмдээ тавьсан байлээ. Их сонирхолтой. За ингээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. 2025 он давнаад 2026 он гэх тийм ээ. Маш их хоол зомогтой байсан байна. Маш олон сайхан уран бүтээлүүдийг дэлхийн үзэгчдэд хүргэсэн байна. Танд баяр хүргэе. За танай телевизийн хамт олон бас ажлын өндөр амжилт хүсье.
Соёл эрдэнэ хөтөлбөр үргэлжилж байна. Ингээд манай студийн манай Хойморт Монгол Улсын гавьяа жижигчин уртын дуучин Мөнхбаатар ирсэн байна. Танд өчийн мэнд хүргэе. За өчийн мэнд хүргэе. За. Шинхэн гарсан. Өө за. Үлдэж гэнэ үү сайхан. Сайхан Ажил үе сайхан биз дээ. За таны ажил үе сайхан. Одоо сайхан хаварчих гэж байна. Сайхан байна. За. Шинхэн гарсан уран бүтээл хідээжийг аваад ирсэн байна. Тийм ээ. За хизээ хэвлэлтээс гарав. Алив би харуулъя. Энэ яг 25 онд. 25 оны намар. Тэгээд байлгаж агаад одоо л нэг нээлттэй хийгээд бас том олонд төлөвлөчих санаатай. Энэ бол яг нөгөө 2016 оноос хойш дуулсан дуунуудаа л ингээд ерөнхийд нь пянзуулгацсан байгаа юм. Нийтдээ 8 уран бүтээл багтсан байна. 10 орчим байгаа бох. 10 орчим уу? Тий. Монгол уламжлалт уртын дуу 3 ангилж байгаа юм. Хэлбэр хэмжээ хийцэх нь хувьд. Айзам уртын дуу, бэсрэг уртын дуу, суман уртын дуу гэдэг юм. За тэгээд энэ пянзанд бол айзам уртын дууч байна. За бэсрэг уртын дууч байна. За уламжлалт богны дуу байна. Ардын богн дуу. Жишээлбэл лооло гэх мэтийн самгалдаа гэх мэтэр. Монгол улсын морин уурын морин уур их найралтайгаа дуулсан дуунууд. За тэгээд монголчууд ер нь энэ дууга уламжлалт дууга 2 ангилж ирсэн юм шиг байгаа юм. Жишээлбэл уртын дуу, богны дуу гэж. За би бол ер нь 3 ангилаад үзчихвэл яадаг юм бол гэсэн ийм дотроо бодолтой байдаг. За. Жишээлбэл уртвтар дуу. Зөв. Дэлтэй зинхэр зовнуу яан, дэлгэр мөрөн боонуу яан гэдээ аялахад бол уртын дуу биш, богны дуу биш бол Тэгтээ бас тэр нэг юу нь байгаа шүү дээ. Одоо уртвтар дуунууд гэж хэлж болно. Гэхдээ бол хотгоо чигийн уртын дуунуудаа л гэж явдаг. Энэ дээр би бас энэ уртвтар дуунуудаа гэдэг ингээд бичиж оруулсан юм. Тэгэхээр яг уртын дуунууд, богны дуунууд тэгээд саяны миний ярьдаг нутгийн одоо ардын уртын дуунууд, бэсрэг уртын дуунуудаар хийсэн ийм пянз байгаа юм. Тэгэхээр уртын дуу бол монголчуудын түүхийн болон соёлын үнэtöв бидний өвгдөөцийн зохиож өөрсдөө дуулсан дулаачийн томоохон хэмжээний бүтээл гэж. Монгол уртын дуу бол хүн төрлөختний хамгийн эртний дуу, өвөг дуу гэж бас ойлгож болно. Тэгэхээр бид нар бол энэ уртын дууг дуучид яах ёстой юм гэхээр түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, таниулах түм олонд одоо түгээ хиймэл үүрэгтэй. Жанс норгооны хэлсэн байдаг энэ нөгөө Италийн гаралтай энэ дуурийн дуу нэг нь бол монголчуудын уламжилт уртын дуу юм аа гэж. Яг байна. Та түрүүн ярьжсэн шүү дээ. Маш олон юм тийм ээ бид нар бол юм уртын дууны айс автай байжээ. Тэгэхээр нөгөө эдгээр дуунууд маань өнөөдөр ингээм мартагдсан гэдэг маань тухай магадгүй тэр дуулж байсан. Яг тэр нэг нутгийн ая дангаар нэг юм тийм ээ дуулж байсан. Өвлөн тээж байсан тэр хүмүүс маань тэр нэг арга ухааныг цааш нь өвлүүлээгүй учраас өнөөдөр тэр дуу магадгүй яг тэр нэг өвлөн тээж байсан уран бүтээлчтэйгээ хамт ингэж замхарсан. Тийм, ер нь ийм л одоо харамсалтай зүйл л дээ. Дулумгаа нэг ярианд байдаг юм аа.
1984 онд Баруун аймгаар явж байхдаа нэг хот айлаас 100 дуу туйл бичиж авсан гэж. Тэгээ 2004 онд явхад би тэр бараг сум даяар нь яваад нэгийг ч би олоогүй штэ гэж. Тэгж устддаг. Тэгэхээр энэ бит бас соёлын үг гэдэг бол тэр одоо өвлөн тээгчдэг хамт алга болох устдах хамгийн аюултай. Миний амьдрал тохиолдсон зүйл байдаг. Миний багш өөдсийн базруутагч гайхалтай сайхан дуучин байлаа. Бүтэн дуучин. Тэр хүн бол их олон дуу мэддэг. Тэгээд Монголд бол ер нь тэр хүн дуулаачийн ялангуяа нуртын дууны амьсгааг бол төгс эзэмссэн тийм сайхан өвгөн дуучин байсан. Тэгээ багш маань надад төрийн товч гэдэг дууг хагас дутуу заагаад тэгээд бит хоёрын одоо бас тохироо бүрдэг багш маань бурхан болсон. Тэгээ одоо тэр дуу бол нэгэсэндээ багштай хамт байхгүй болсон. Яг зүгээр төрийн товчийг алдарт дуучин дорж давггүй 100-ны манлаад дорж давггүй бас дуулж бичүүлсэн байдгийн байлээ. За тэгээд яг тэр дорж давггүй шав бол манай багш байсан. Тэгээд ингээд бас дуу бол эзэнтэйгээ ингээд байхгүй болчих гээд байдаг юм айхтар. Тэгэхээр бид нар бол энэ ялангуяа одоо энэ Ахмад буурлууд одоо энэ тэнд дуулж байгаа энэ өвлөн тээгч нарыг бол сайн судалж тэднээс одоо тэр мартагдсан дууг сэргээж дуулах яг оноо. Одоо түрүүний миний хэлдэг бол түгээн дэлгэрүүлэх сурталчилгаа ажлыг л сайн хийх бид нар бол үүрэгтэй. Бүтэн дуу дуулахад задгаа амьсгаа одоо цээж дөрөн амьсгааны техник гэж бас маш өндөр одоо Таны багш техник одоо шүү яаж дээ. Тий. Би бол багшийн одоо зааснаар одоо базруут багшийнхаа зааснаар за мөн одоо миний багш Чулуунцах гавьяат одоо яг соёл урлагийн их сургуульд намайг гардаж төгсгсөн хүн. Тэгээ энэ хоёр хүний буйнаар л одоо би нэг өдий зэрэгтэй энэ урлагийн тайзан дээр яваа. Дуучин хүнд ерөөсөө хамгийн чухал зүйл бол амьсгаа. Амьсгаа их зөвтөө дуулах юм бол хоолоо цуцдаггүй. Амьсгаагаа зөв хуваарлах юм бол хоолоо захтандаггүй. За сөөдгүү, он удаан жил дуулна. Амьсгааг ер нь 3 хувааж исэн юм билээ. Уламжилт уртын дуун дээр. Зөв. Нэгдүгээрт одоо энэ хоолооноос доош одоо амьсгаатай хүнийг бол өглөөний дууч гэж. Зөв. Одоо нэг багал зургийн амьсгаатай хүнийг бол нэг өглөө дуулаад хоолоо цуцдаг, суудаг гэж. За энэ цээжний амьсгаатай хүнийг бол их үдийн дууч гэж. За ер нь яг энэс дээш дуулж байгаа тэгээд үд хүртэл дуулах юм байна. За одоо яг энэ хэвлийн амьсгаатай юм хүнийг бол цүлх амьсгаатай дуучин байна гэж үздэг. Дууч хүнд бас нэг одоо нарийн чухал зүйл бол эдгээрээс гадна дугарж байгаа 3 зүйл хэлсэн байдаг. Нэг нь яхаар тарих оюун сэргэлэн сайхан байх гэж. Их толгойт ухаалагдуулах. Хоёрт бол чихний сонор их сайхан байх хэрэгтэй гэж. Гуравт хоолойн донж гоё сайхан гэж. Тэгэхээр хоолой бол гуравт хэлсэн байгаа. Тийм бай. Тэгэхээр дууч хүн ялангуяа энэ тарих оюунаараа урлаж ухаарч дуулна гэдэг бол хамгийн одоо зөв зүйтэй зүйл юм байна гэж бол миний хувьд бол боддог. Хоёрдугаар манай багш нарын хэлдэг зүйл бол даруй төлөв бай. Уран бүтээлүүдийг ингээд дуулахдаа хамгийн түрүүнд бас яг ингээд үнс одоо яг яаж анх дуулагдж байсан юм байна. Явандаа яаж өөрчлөгдсөн юм байна гэдэг юм уу. Тэр болгоныг бас маш их судалдаг болов уу гэж. Яг урлагт нэг 20 жил яг 20 жил уртын дуу дуулж байгаа. Тэгээд одоо өстэй Монгол уртын дууныхаа буйнаар энэ Монгол улсын
морин хуур их найрал гэж энэ сайхан хамт олонны буйнаар тэгээд төрийн буйнаар одоо их л олон газраар явлаа. Бараг дэлхий тарьсан баг шиг та. Ер нь Африк ороогүй, Антарктид ороогүй. Бид хэд бол яг энэ сайхан хөмсүүдийн буйнаа. Тэгээд дуу бол цаг үе дагж бол өөрчлөгдөж болно. Хөгжиж ирсэн. Угаасаа тэгж хөгжиж ирсэн. Гэхдээ үндсэн одоо уламжлалт хэв шинжээ бол алдахгүй, бид өөрсдөө алдагдахгүй, алдуулахгүй байх л хэрэгтэй. Миний нэг одоо баримтлагдаг зүйл бол бусад одоо энэ этник хэлбэрч гэдэг юм уу, бусадтай хоолоо салгагч гэдэг юм уу, ийм юм руу бас бити их утгаасаа гэж бүтээнд унган хэв шинжээр нь хадгалж байгаасаа гэж бол яг ингэж боддог. Ер нь гадны тэр үзэгчд байд юм уу? Гадны тэр уран бүтээлчд яаж хүлээж авдаг вэ? Одоо Монголын сайхан уртын дуугаа гараад ингээ сайхан ившиглүүлэхэд зарим нь үдэн ансан ч байдаг юм уу? Зарим нь бол одоо их бодлогошорсон, зарим нь бол их тийм өөр одоо ертөнцид очоод ирлээ энэ их бий л дээ. Тэр энэ бол тэр уртын дуу гэдэг агуу зүйл бидний өвдөөцийн одоо бүтээсэн энэ агуу зүйл бол нэг тийм энгийн биш. Тийм ээ, юу гэмээр юм. Жишээлбэл та түрүүн хэллээ шүү дээ. Энэ уртын дуу бол уртын дуугаараа л байгаасаа гэд хоёлаа ярьлаа шүү дээ. Уртын дуу бол хүнийг үед байсан гэж үздэг. Тэгэхээр 2000 жил, 1500 жил, 500 жил дуулагдаад ингээ бидэнд өвлөгдөөд ирэхээр нэг тийм сүнслэг, гэгээлэг тийм юм. Миний хувьд бол байдаг гэж ингэж үздэг. Тэгээ гадаад дотоодын хүмүүс бол энийг сонирхохдоо юун сонирн байна гэхээр нэгдүгээрт одоо бид нарын энэ гоёл чимэглэл өмссөн дээл хувцас нэгдүгээрт их сонирн бах. Хоёрдугаарт уртын дуу өөрөө хүнийг татах тийм өвдөстэй гэгээлэг, сүнслэг одоо ийм сайхан аялал. Тэгээд одоо уртын дууны тэр олон хоолон одоо хоолон хөдөлгөөн, чимэглэл бүх зүйл бол ер нь хүний сэтгэлийг татхуйц. Жишээлбэл энэ Японд агуу нор банздгаа уйхан замбатын наранг дуулсан Япон хүн та юу дуулав? Би сая нарны тухай дууллаа гэд. Тэгсэн чинь тийм баха та энэ ертөнцөөс гарчаад ирсэн гэж. Сансраг сургуульд очичоо буцаад ирлээ гэж. Тэгэхээр уртын дуу хүн юу гэж ойлгох вэ гэхээр уртын дуу бол хүний хорвоогийн дуу. үг нь нэг ихний нэг хитэн үг ингээд сонсогдоод хаашаа ингээд аялгаа нь одоо ингээд тэр нэг цогцлог тий босон зүйл нь ингээд илүү их анхаарал тавьчихдаг шүү. Тухайлбал та нэг дуун дээр нэг сайхан үгийг тайлбарлаад ингээд хэлээч. Уртын дууг ягаад уртын дуу гэсэн бэ гэж. Тэгэхээр урт сунгаар аялгуудаа, урт удаан настаа, урт удаан амьсгаатай. Тэгээд урт сунгаар аялгуудаа, урт удаан настаа өн мөнх гэсэн бэлэгдэлтэй ингээд уртын дуу гэсэн юм а гэж. Жишээлбэл Эрдэн засгийн унган эрвэл зүүлэнхэн жороо. Элэст манхнаар нутагта эмгэн буурал ээжтэй гэдэг. Тэгэхээр энэ уртын дууны бас нэг гайхамшиг бол их шиг томолт. Эрдэн засгийн унага эрвэл зүүлэнхэн жороод гэдэг ч юм уу. Тэгэхээр та түрүү хэллээ шүү дээ. Ер нь бол
уртын дууны үг гэдэг бол өөр агуу гайхалтай, далд утгатай утга санааг илэрхийлсэн. Тэгээд энэ уртын дуунд бол шог хошин дууны төлөөлөл гэж бол байдаггүй. Уртын дуу бол төв эрхэмсүү, намбат төрх нөгөө гүн гүцгий утга санаагаа агуулад байж идэг. Ерөөлийн одоо Тий. Уртын дуугаар монголчууд заслаа хийдэг ард түмэн. Яг үнэ. Уртын дуугаар жишээлбэл төрийн түмэн ихээр нууж дуулж азарга эргүүлдэг, морь гаргадаг, төрийн түмэн ихийг дуулж бөхөө эхлүүлдэг. Энэ бол морь хүүхэд 9 минут наадаад ирээсэ, бэртэл гимтэлгүй бөхчүүд барилдаасаа одоо энэ бөхөө өргөөч ингээд бүхэн холбоо маань уртын дуу тавиад байдаг нь ер нь бол засал. Одоо бас та бас өөрөө энэ тус ном бичсэн ба шүү дээ. Монгол уртын дууг ажиглахгүй гэсэн одоо. Тий, энэ яг зүгээр би бол судлаач биш гэж. Тийм. Тэгэхдээ Монгол уламжлалт уртын дууг ажиглахгүй гэд. Тэгэл миний нөгөө төрөүний хэлдэг уртын дуу гэж юу юм? Ягаад уртын дуу гэсэн? Уртын дууг одоо жишээлбэл дотор нь ямар аялгау байдгийн уртын дууны Баян Бараат, Боржгон, Баруун аймгийн, Зөв аймгийн, Төв алах одоо эднэр нь ягаад ийм аялгуунууд байдгийн гэдэг ч юм уу. Нэг тийм судалгааны ийм жижигхэн ном 25 онд хэвлүүлээд ингээ гаргасан юм шүү дээ. Хүмүүс ярьдаг шүү дээ. Үгээр хүнийг өхүүлчих болдог, бүгээр хүнийг амьдруулчих болдог гэдэг. Тэгэхээр тэр одоо үг энэ ноон удаан жил ингэж одоо дуулагдаж ирсэн гэхээр энэ өөрөө юм амьтай, сүнслэг, тийм ээ, юм өөрийн бас нэг ясандаа юм хүчээ болсон юм зүйлээд юм. Тэгэл байх. Заан үлийн шинжтэйгээд би дахиад эргүүлээд ярихад бол бороо орохгүй болвол задын дуу дуулдаг ч юм уу, цагаан хурганы арьс гаргас ихсэрдэг ч юм уу. Тэгээ одоо үнэхээр бороо ордог. За жишээлбэл 100 өргөн дэлгэр урт сайхан болоосоо гэж хавар өвгөн шувуу дуу дуулдаг. Тэгээ энэ уртын дуу бол өөрөө их агуу зүйл. Одоо ёроол засал болох ийм сайхан зүйл л дээ. За энэ CD-ний хувьд бол би уртын дууг тайлбарласан юм. За. Жишээлбэл одоо өвгөн шувуу 2 гэж ямар дуу юм? Ямар учраас энэ дууг дуулдаг? Ямар утга учиртай юм? За дараа нь энэ төрийн түмнэх гэж ямар дуу юм? Ямар аядангаар дуулдгийг. Яагаад ингэсэн гэдэг манай багш судлаач доктор Чулуунцэг багш маань за мөн Дорж давг доктор маань тайлбарыг хэлээд ард нь одоо би дуулсан байх жишээтэй. За энэ бол бас миний Монгол улсын морин хуур их найралтайгаа дуулсан Монгол ардын дуунууд гэдэг. Энэ CD-г маань 2019 онд Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн манай төвшин сайхан дарга маань хийж өгчээсэн. Гэхдээ үн төлбөргүй. Энэ маань төрөүний та битэрийн хэлдэг дэлтэй зинхэр гандан уулын цэцэг говийн өндөр хоёр нутгийн эрх гихмит дуунуудыг манай Монгол улсын гавьяц жүжигчин Эренчингийн амар баярыг сайхан морин хуурч за түүний гэр бүлийн хүн манай Жамбаа гихч маань найруулад энэ хоёр маань бас надад туслаад ингээд энэ сайхан CD-г маань гаргаж өгсөн юм. Тэгээ төмөн олны буйнд л одоо явж шít. За ингээд шинхэн гарсан бүтээл ихээ дээжээс тийм ээ. Өвөртөлж үзэгч түмэндээ бас хүргэсэн танд маш их баярлалаа. За танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээ монголчуудынхаа энэ оюун санааг тижээж тэтгэж агуу сайхан Монгол телевизийн хамт олонд их баярлалаа. Тэгээд нийт үзэгчид Монголын нийт ард түмэндээ эрүүл саруул инх тунх эвтэй найртай элэг бүтэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Үндэсний урлагийн их театрын гослол дууч Ариун Баттай маш их баярлалаа. Маш сайхан уран бүтээлийг хүргэлээ тийм ээ. За ингээд студийн маань Хойморт Үндэсний урлагийн их театрын гослол дуучин Ган Туяа мөн Алтан хундагаар ирсэн байна. Өчигмийн төргий. Өчигмийн төргий яа та. За дөнгөж саяхан ардын дуу минь 3 тоглолт болж өнгөрлөө. Сайхан болж өнгөрвөө. Ямар сэтгэлдтэй энэ хоёр маань? Их сайхан болж өнгөрлөө. Бид нар чи одоо ингээд цагаан сарыг угтаж жил болгон тоглолтог боломжтой болж байгаа. Тэгээ энэ жил бид нар чинь 3 дахь жилд тоглож байгаа. Тэгээ ардын дуумын тоглолт маань энэ жил бол бас нэг бид хүмүүс бас орсон зорилго бас нэг хийж хэрэгжүүлэх гэсэн ажил маань бас нэлээд үр дүнтэй. Тэгээ бас ард түмэндээ бас нэг арай бас нэг шинэлэг бас тайлбарлах, найруулга тэ уран бүтээл номерч гэсэн арай нэг шинэлэг байдлыг хүрээгээ зорьсон. Тэгээд тэр маань их сайхан болж тоглогдлоо. Тэгээд тоглолтын дараа бол хүмүүсийн сэтгэлийг бас сонсч чадах бас хүмүүс нэлээд сэтгэл өндөр байх шиг байлээ. Тэгээд дараагийн жилүүдээс манай тоглолтыг бас нэг хүмүүс нэг хүсэн хүлээж нэг үзэх тийм тоглолтын нэг болох юм байна гэдэг нь бол тэгтэл манай уран бүтээж бол бүр ихтгэлтэй байгаа. Бид нар тоглолтынхаа энэ удаагийн тоглолтын төгсгөл дээр зэрэгтэлтэйгээ цогтаа бүгдээрээ хамтдаа одоо удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас цагаан сар дуулсан. Монгол ардын дуу цагаан сар. Тэгээ манай зэрэгтэл маань бүгдээрээ биднийг хүндэтгээд гоё Монгол дээлээ өмсөөд хүрээд ирсэн. Бэлтааж, партер дүүрэн хүмүүстэй байсан. Тэгээ айгүй гоё сэтгэл өндөр. Тэгээ бүгдээрээ хамтдаа дуулаад. Тэгээ манай ахмадууд тэгжсэн. Ямар сайхан юм бэ? Одоо танаа чуулгач нь бидний сайн мэдтгэхээр ардын дуу уучгийн чуулга үздэй. Тийм штэ одоо манай 75 жилийн түүхтэй манай сайхан чуулга одоо үндэсний урлагийн театр гэдэг нэртэй болсон болохоос ш дотоод үйл ажиллагаа зохион байгуулалт ер нь яг л хэв хэмээрээ ингээ хадгалсаар өнөг хүрсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар сайхан юм ба одоо ийм олон гоё ингээд хөгжимчд ийм олон гоё бүжигчд ийм сайхан чанартай чадaltaй дуучид байдгийн байна. Үнэхээр сайхан байлаа ста багталтай сайхан байлаа. Тэгээд та хэд одоо орон нутгаар явж тоглооч гэдэг санал маш их ирж байгаа. Тэгээд бид нар бас дараагийнхаа төлөвлөгөөнд оруулсан байгаа. Тэгээд үнэхээр үзэгчд бол ардын дуугаараа ингээд сангацсан байдаг юм байл. Монголчууд ч дууч ард түмэн болохоор бүх дууг ингээл дагаал дуулаад үнэхээр гоё юм. Тэгээ их гоё санагдчихээн л та. Өчигнийх юм бол одоо ардын дуугаа бид сонсоод цагаан сарын өмнө ингээд сонсоод тэр нөгөө сонгодог урлагийн театрт бид нэр бас үзэхдээ бас гоё гангаа хувцас амсад улаан юмсаар алхдаг гэдэг шиг бас ардын дуугаа сонсохдоо хүн болгон өөрсдийн үндэсний хувцаараа гангараад гоёлоод гоёод тэгээд ингээд очиод үздэг бол бас энэ маань цагаан сарын өмнө яг үнэ их гоё тийм нэг тийм бэлгшээлтэй гэх юм уу те. Ер нь бол хүмүүс яг нэг ардын дуу меню гэдэг нэрнээ утгандаа ч юм уу хүмүүс бас аяга Монгол бусаа ирсэн байл. Бид нар ерөөсөө ийм дресс код мод гэж хэлээгүй. Тэгээд үзэгчд өөрөө ингээ ардын дуу үзэж байгаа учраас гэдг юм уу? Эсвэл цагаан сар болох гэж байгаа болохоор гэдг юм уу? Ер нь бол хүүхдээсээ 8 настайгаас 80 настай буурал хүртэл бүгд хүртэл дээлмсэн юм чинь. Тэгээ бид хэд ч гэсэн өөрсдөө тайзан дээрээс дуулаад зэрэглээ харахад дотоод сэтгэл санаа айгу сайхан гоё
үзэгчээ соёл гэж бас нэг том Тий. зүйл шүү дээ тийм ээ. Энэ бол Саяны тийм шүү ардын дээ. дуу минь 3 болохоор Булган аймгийн Хотогт өндөр сумд байсан уу? Тий. Тэгсэн. Кино концерт л гэж авч тодорхой хэмжээний сэдв агуулгатай тодорхой хэмжээний үйл явдалтай тийм ээ хамгийн гол нь. За тэгээд тэр үйл явдалтай тохирсон дуу уран бүтээлтэй байна гэдэг. Ардын дуу гэдэг өөрөө маш ийм одоо өргөн сав шимийг одоо ингээ хамарж байгаа шүү дээ. Тэгэхээр саяны энэ кино концертанд ардын дуу минь 3 концертанд ямар дуунууд илүү их ингэж шигшигдэж орж ирв. Энэ удаагийн бидний кино концерт нөгөө жоохон ийм кинолог тал руу байгаа. Тий. Жоохон ийм жүжигч урдных нь бол нөгөө концерт ингээд бүгдээрээ ингээл гоё морь малаанаа дуулаад баруун зүүн гэдэг одоо бүх аймагуд ер нь аймаг болгонгоос өөр өөрсдийн онцлогтой шүү дээ. Дууны онцлог, бүгжгийн онцлог, бие биелгээ тий бүгд онцлогтой. Тэгэхээр яг энэ онцлогуудыг яг авч хадгалж үлднэ гэдэг бол бас их судалгаан дээр ажилтдаг тийм ээ. хөгжмийн дууныхаа хамсраг одоо медиа өөр орчин үеийн аяа болоо яаж хүмүүс мэдээж залуучуудаа хүргэхийн тулд тэрийг өөрчилж болно. Хамгийн гол нь дууныхаа яг язгуур нөгөө хэв шинжийг өөрчилж байгаа байхгүй юу. Тэгээ бас дээрэс нь бид нар одоо зүг-зүгийгээ нэгэнтээ ярьсан юм чинь те. Зүг одоо жишээлбэл баруун Монгол одоо би баруун Монголд дууллаа гэж одоо мэдээж баруун Монгол гоё аялгаар нь дуулах хэвээр. Тэгээд баруун Монголынхон гоё хувцас хэрэглэгийг яг тэрүүгээр нь өмсөх хэвээр. Бид нар ч нөгөө одоо тайзан дээр зөндөл гарч байгаа юм чинь магадгүй би халах хүн ч гэсэн баруун Монголд тайзан дээр гараад дуулахыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр аялгаар мэдээж сурах хэвээр. Хувцаа жоохон одоо нэг юм захчин байлаа гэхэд ийм хушуу ийм цагаан зах эннийхээ доор ийм ногоон ийм дэвсгэртэй гэдэг шүү дээ. Ногоон зах тий. Тэрийг ингээ буруу өөр өнгөөр ч юм уу хийцэн. Эсвэл ийм захчин дээр баяд ууж өмссөн ч юм уу тэгээд гарч хурд чинь болохгүй байхгүй юу. Бидний өмнө үечин Бурят царийн ханд гэдэг ч юм уу тий. Баруун Монголын одоо баяраа гэдэг ч юм уу. Казак хорос өрн гэдэг ч юм уу ингээд. Хорос өрн ихчил гэхэд казак хүн өөрөө биш байхгүй. Тэгэхээр яг л казак хүн шиг ингээд хүмүүст хүргэцэн. Тэрийгэл яг тэрийг л ерөөсөл ер нь бол ингээд ард түмэнч энэ дууг дуулж байгаа ч хүн тий. Бүгд энийг л ерөөсөө алдахгүй хам чухал юм байна. Энд чинь нөгөө нэг тусгай тагсан Монгол улс чинь ондоошил байгаа байхгүй. Тий. Тэмцээс нэг яг нэг гоё хилдэг мэлдгэрээ одоо ингээл сайн байна уу гэдэг ч юм уу ингээл манай нэг уус гээл хүмүүс тэгээд яг тэгдэг шүү дээ. Тэрийг бол би нэг бурууж боддог. Яг тэр зөв бохгүй. Дөрөвд аялгаараа тэрийг хийсэх аялгаараа. Яг тэгэж ярих юм бол
Хүмүүс үл ойлгож эхэлнэ шүү дээ. Тийм ээ. Тэнгүүт тэрнээс жоо санаа зовд хүмүүс шоолж моолж эхлэхээр нэг санаан зовоол халахжуулаад. Тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг үнцэн хэмжин Өөрөө ирэхгүй алдагдах гэдэг тий. Дуу уран бүтээл хүрэхээс өмнө бас нэг зүйлийг тодруулмаар байна л да. 100-ны маллай уртын дуучин Нору Банзад энэ хүний сайхан нэрэмжит уран бүтээлчид. Энэ одоо хүнээр овгилсан уран бүтээлчд гэдэг юм уу. Тэгэхээр сайн одоо уран бүтээлтэй түмэнд түүхцэн, түмэнд танигдсан Монголын ард түмэндээ ингээд одоо орой дээрэн залдаг энэ сайхан уран бүтээлчээр овглогдно гэдэг эргээд бас л уран бүтээлчдийн нуруунд дээр маш том ачаа ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ уран бүтээлээ тойрож байгаа залуу уран бүтээлчдийн маань цаашдын зорилго хийж хэрэгжүүлээ гэж одоо хүсэн хүлээж байгаа ямар зүйлс вэ? Норвоо багш ч юм бол одоо Монголын төдөөг дэлхийн хүн шүү дээ. Дэлхийн суут гэж хэлэх болохоор юм мундаг Монголын одоо нүүр царай болсон том мундаг дуучингаар овглогдсон энэ одоо театрын одоо ангийн дуучин болж явнадыг бол одоо ингэ залуу уран бүтээлчийн хувьд бол их багтмаар зүйл. Хой хүнийхээ хувьд ч гэдэм одоо эгчтрийн одоо зорьсон зорилго тавьсан одоо юм бол их байна. Тэгээд 26 ондоо бол ямар ч ясаа нэлээдийн амжуулна гэдэг төцөн л байгаа тий. Одоо нөгөө нэг юм фондод үлдээх гэж яриад байна тийм ээ. Одоо яг сайхан эд залуу сайхан дуулж байгаа үе одоо манай ийм Ахмад дуучдیں۔ Залууд нь дуулж байгаа. Тэдэн онд дуулж исэн байна. Ингээ алтан фонд байдаг юм байна. Ингээ сонсохоор нэг 60 эдтэй дуулж исэн үе нөөр 30 эдтэй 20 эдтэй дуулж исэн үе ингээд айгүй гоё байдаг байхгүй. Тэгэхээр би ингээд залуу байхдаа дуулж байгаа дуугаа ингээ хадгалж үлдэх юмс гэж бодож хичээж байгаа. Тийм тэгэхээр уртын сайхан дуугаа мэдээж дуулж сайхан болъё гэж хийж байгаа зорж байгаа бүхтэн нь одоо сэтгэгчлэн сайхан бүтээх болтох бай. За баярлалаа та. Маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт өөрөөс оролцуулсан та бүхэнд маш ажил амжилт хүсье. Наваа өндөнгийн шүлэг дуурж авъя хөгжим өгөрчөө үгээ. Болъё. За таны тайсан орж. Урлаг Гоозы танин мэдгэн соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.
Дараагийн шинэ дугаараар эргээд уулзцаая. Тэр баяртай үзэгчтэй.